Сайн байцгаана өрхөн үзэгчдээ. Монголчуудын соёлын бие толгон бие тус үеийн тухай үзүүлдэг Монгол өв соёл хөтөлбөрийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаартаа бид бүхэн бас нүүдлийн соёл иргэншил, тэр дундаа соёл иргэншил гэж юу вэ гэдэг талаар одоо илүү тодруулан ярья гэж одоо таны нэвтрүүлэг танхимдаа урьсан юм аа. Тэгэхээр хамгийн ихний асуулт ер нь соёл иргэншил гэж одоо энэ ойлголтыг одоо бид бүхэн юу гэж ойлгол зүгээр юм бэ? Соёл иргэншил гэдэг ойлголтыг тухайн улс орны ард иргэд, угсаатны бүлгүүд бусдаас өөрсдөө яаж ялгаж байгаа юм бэ? Ямар онцлогтой юм бэ гэдгийг л илэрхийлж байгаа л нэг хэлбэр л дээ. Хамгийн гол нь энэний артаат л бидний заавал ярих ёстой нэг юм байгаа. За барууны гэж бид нар дандаа ярьдаг Европ, Америкийн судлаач эрдэмтэд улс орнуудын зүгээс соёл иргэншил гэдэг юмыг нэлээд одоо улс орнуудыг дээр доор гэж ялгах байдлаар ангилсанд хамгийн гол асуудал байгаад байгаа. За өнгөрсөн 200 гаруй жилийн хугацаанд одоо бүдүүлгүүд буюу savage гэж англиар хэлдэг, зэрлэгүүд буюу барбарин гэж хэлээд байгаа. Тэгээ дараа нь иргэншил буюу civilization гэдэг нэг ийм юм оруулж ирээд тэгээ ерөөсөө энэ дэлхийн улс орнуудыг бүдүүлгүүд, зэрлэгүүд тэгээ иргэншсэн гэдэг ийм англи руу оруулсан байхгүй 200 жил. Тэгээ иргэншсэн болохын төлөө мэдээж улс орн бохон өөрсдөө зүтгэн. Гэтэл Европ, Америкийн гэдэг юм уу барууны судлаач эрдэмтэд төр засгийн зүгээс өөрсдөө иргэншсэн гээд бусад улс орнуудыг иргэншээгүй буюу бүдүүлгүүд, зэрлэгүүд гэх англи руу оруулсан тал асуудал гол байсан. Соёл гэдэг зүйл маань ч гэсэн бас ялгаагүй бас иймэрхүү одоо ялгуурлах үзлийг ингээд дамжиж гарсан. Үүнийг нь яасан бэ гэхээр одоо Монголын болоод бусад улс орны эрдэмтэд үгүй иргэншил гэдэг чинь зүгээр л хүмүүсийн бусдаас одоо өөрсдөө ижил байгаа, ялгарч байгаа, өөрсдөө энэ хүн төрөлхтний түүхэнд оюун санаанд оруулсан хувь нэмрээр нь бидний ийм оруулсан юм а гэдэл өөрсдөө л харуулгал гэсэн ийм зүйл болж хувирсан гэсэн. Тэгээ монголч гэсэн үнийг одоо тойроогүй давж гараад л Монгол соёл, Монгол иргэншил нүүдлийн соёл иргэншил гэдэг үгийг хэрэглээ явж байна л да. Суурьшил болон нүүдлийн гэдэг ингээд ер нь амьдрахыг ингээд хоёр хуваачиж штэ. Бид нар өнөөдөр өөрсдийгөө бид л одоо маш эртний түүхтэй Төв Азийн тэгшиндэрлэг дээр одоо ингэж мал амтныг гаршуулахаас эхлээд ингээд иргэншлийг бий болгох юм арт түмэн гэж ярьдаг. Тэгэхээр та ялангуяа нүүдэлч арт түмнүүдийн дундаас энэ монголчууд гэдэг энэ одоо бид өөрсдийнхөө үндэснийг аваад үзэл юу гэж тодорхойлох юм бэ? Нүүдлийн эсвэл суурин гэж хоёр ангилаад байгаа маань л өөрөө бас асуудалтай болж байгаа. Яаж юм гэхээр суурин байх юм бол тэнд иргэншил байдаг гэдэг ойлголтыг суулгаж өгсөн байхгүй 200 жилийн хугацаанд. Тэгээ суурин байхгүй бол та нүүдлийн байх юм бол та үрд мөнхийн одоо зэрлэг бүдүүлэг байна л гэсэн нэг ийм ойлголт явчихжээ. Тэгээ энийг засгаад 1970-80-аад оноос ахуулаад бүх салбаруудад үүнтэй тэмцэж байна. Үүнийг болохоор манай Монголын болоод одоо нүүдлийн соёлын улбаатай гэгдэж байгаа ЮНЕСКОгийн англиар 70-80-аад улс байна. Уламжилтай гэх юм уу. Тэгээ энэ улсууд маань сөрж байгаа нэг тийм зүйл болж байна л да. Энэ маань 30-40 жил явж байна гэсэн үг. Тэгээд нүүдэлчид нүүдлийн соёлтой энэ ард иргэд маань хүн төрөлхтний түүхэнд хувь нэмэр оруулсан юм уу гэхээр хамгийн их оруулсан байна. Тэгээ одоо бол бид нар юу гэж нүүдлийн соёл иргэншил гэдэг зүйлийг харах вэ гэхээр энд сэтгэлгээний өрөмц тогтолцоо байна уу? Тийм ээ? Ард иргэдэн байна уу? Түүнийг амьдруулад одоо аваа явж байгаа хүмүүс нь байна уу? Гэдэг л зүйл чухал. Бусдаар бол ямар нэг байдлаар одоо заавал ийм хэрэм цайз барьсан байх ёстой, тэндээ суудаг байх ёстой гэдэг зүйл маань үеэ өнгөрөөчихсөн ойлголт болж байгаа. Бид нар өнөөдөр одоо энэ нүүдлийн соёлыг ер нь яаж
уламжлуулж, хадгалж авч дараагийн үедээ ер нь өглөөлөх тийм боломжууд байгаа юм байна. Бид нар ч одоо бас орон сууцнд амьдардаг болчлоо. Хөдөө гадаагаа мэдэхгүй байна. Тэнд очихоор л хүн хоорондын харилцаа ямар өргөн удам юм бэ? Хүн зөвхөн хүнтэйгээ харьцахгүй, байгальтайгаа харьцдаг юм байна. Мал амьтнаа яаж хайрладгийг, бас тэд нартайгаа яаж зэрэгцэн уршдаг юм гэдгийг л суралцаад байгаа юм. Тэгээ энэ нь өөрөө бидний нэг ертөнцийг харах гол суур болдог учраас энэ маш их чухал. Тэгэхгүй бол 200 жил тосгонд шавар байшинд амьдарсан хүмүүс маань байглаасаа олдсон байна. Амьтнаасаа олдсон байна. Амьтныгаа зөвхөн бараа бүтээгдэхүүн гэж хардаг болсон. Гэтэл монголчууд өөр шүү дээ. Анх одоо бидний нүүдлийн соёл хэрэгжил бүргэлдэн тогтсон нэг хэв шинж байгаа. Тэр анхдагч хэв шинжээсээ өнөөдрийн монголчуудын аж амьдрал ахуй соёлын ялгаа ер нь хэр өөрчлөгдсөн байдаг юм бэ? Энэ дээр би нэг хоёр юм ярмаар байгаа юм. За уламжлал гэдгийг бол шинжлэх ухаан ч юм уу те бид нар хоорондоо ч ярьдаг шүү дээ. Уламжлал маань тодорхой хугацаанд нэг зүйл хэрэглэгдэж байгаад он цаг хугацаа өнгөрөхөөр тэр маань уламжлал болж хэвшид тогтдог. Тэгэхээр энэ маань бүтээгддэг зүйл байх нь. Тэгэхээр бидний хувьд бол одоо 13 дугаар зуунд гэдэг юм уу нөө гүрний үед юм байсан юм байна. За 1800-аад онд юм байсан байна. За социализмын үед юм байсан байна гэд ингээд байгаа маань бүгдээрээ л уламжлал болж байгаа. Дээрэс нь өнгөрсөнд болж бүтэж байсан зүйлүүд маань тухайн цаг үедээ болж бүтэж байсан зүйл маань одоо цаг үедээр болж гин үгүй гэдгийг бас харах хэрэгтэй болно. За хоёрдугаарт нь тэр уламжлал гэдэг зүйл маань амьд үлдсэн байна шүү дээ. Хөдөө орон нутагт маань аав ээж өвөө эмээ маань хэрэглээд явж байгаа тэр зан үйл заншил байж л байгаа бол энэ маань хамгийн одоо бидэнд тохирсон зүйл байна л гэж харахаас өөр арга байхгүй. Энэ маань өөр уламжлал бол. Язгуур ихээр. Язгуур гэхээр бид нар бол нөгөө анхныхаа дүр төрхийг өөрчлөөгүй гэж бид нар тодорхойлох гээд байна л да. ЮНЕСКО дээр ингээд байна. Тэгэхээр бид нар язгуур гэдгийг аль цаг үед авч үзэх юм бэ гэдэг л асуудал байгаа юм. Тэгэхээр миний хувьд бол яг хүмүүс одоо цаг үе дээр аваад хэрэглээд явж байгаа. Тэгээд тэр нь өвөө эмээгээс уламжилсан байх юм бол энийг бид нар язгуур гэж авч үзэх нь зүйтэй л юм байна гэж би бол хувьдаа боддог. Гарсан хүн наурн жиргад байдаг ила Монгол соёлын зарим зүйлсийг ч гэдэг юм ингээд зарим хүмүүс харахтаа хоцрол гэж харж байна. Зарим нь магадгүй нөгөө унган шинж чанар гэж харж байна. Тэгэнгүүт өнөөдөр жишээ нь ингээд манай нийгэмд ч гэдэг бид нар ингээд ийм нүүдэлчин ахуйгаасаа салаад илүү хөгжих ёстой ч гэдэг юм ийм бодолтой хэсэг байж магадгүй. Илүү энэ хэв шинжээ хадгаж үлдэх ёстой гэсэн ийм бодолтой хүмүүс байж магадгүй. Та энэ дэр санал ямар байдаг вэ? За эсхий гэртэл та нар 300 жилийн өмнө амьдарч байсан, 1000 жилийн өмнө амьдарч байсан, үннүүгийн үед амьдарч байсан те хөгжсөн чи хаана байгаа юм бэ гэдээ асуугаад байдаг байхгүй юу? За тэгэхээр хөгжил гэдэг юм бид нар дээр ороод иржээ. Сүүлийн 200 жилийн хугацаанд шинжлэх ухааныг дагаад хөгжиж, дэвшиж ямар нэг байдлаар нэг алхам дээшэл явж ивэл энэ бүхэн сайн юм шигээр бодоод байгаа юм. Гэтэл энэ өөрөө одоо бол маш их шүүмжил дагуулж байгаа юм баггүй. Яагаад заавал дэвшил буюу нэг алхам дээшээ явах ёстой гэж. Дээшээ гэдгийг хэн тодорхойлж байгаа гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр эсхий гэрт амьдраад ингээ явж исэн зүйл маань биднэрт үнэхээр энэ уур амьсгал тэ байгаль орчинд хамгийн тасан зохицсон зүйл юм байна. Хамгийн гол нь энэ дээр гол ярьдаг нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх тухай асуудал байгаа юм л. Тэгээд дээрэс нь тэр хөгжил гэдэгтэй холбоотой эсгийгээр яагаад муу гэж тэ яагаад муу байх ёстой? Хэний өнцгөр юм? Тэ эсгийгэрт амьдраад тэнд нь яг уу одоо өөрөө чи хэлдгээр зарим нэг халаалтын тодорхой хэмжээнд шийдээ тэ ингээ явуучвал энэ маань хамгийн эко хамгийн цэвэр агаар сэлгэжээдэг тийм ээ. Ийм л орчин байгаад байгаа шүү дээ. Эн чинь нэг байгалийн одоо шалгарал гэхээсээ илүү зүгээр дасан зохицсон зүйл. За шалгарал гэхээр бас нэг зүйлийг ярмаар байгаа юм. Энэ дээр бид нар нийгэм соёлоогоо түрүүн би ярианы ихэнд хэлсэн тэр дээхэн зэрлэг бүдүүлэгч гэдэг юм. Одоо дээх үед социализмын бидний өвөө эмээ аав ээжийн үед ярьжсэн хүн нэгдлийн, боолын, феодлын, тэ социалист, капиталист одоо ингээл нэг юм нэг үйлчилсэн юм ба шүү дээ. Энийг л заавал нэг шатлан дамжиж дараагийн одоо хөгжил рүү явдаг юм шигээр бид нарыг
ойлгуулсан, дэлхийч тэгж тухайн үед ойлгочихсон, 70-аад он хүртэл тэгж ойлгочихсон. Тэгээ 80-аад оноос энийгээ шүүмжлэлтэй хандаад үгүй бид нэр ингэж харахаа болио гэд одоо болцсон байхгүй юу? Нийгэм хүмүүлгийн салбарт. Энэ маань яасан гэхээр ам бүхтэй нөө сурах хүчгээр дамжаад тэгээ энэний нэрсээрээ одоо яваад тань л та. Энээс бид нар татгалзах хэрэгтэй. Үгүй одоо тэр бэлчээрээ мал аж ахуй эрхлээ явж байгаа энэ хүмүүс чинь байгалаа асуудаггүй байна. Уур амьсгалаа өөрчлөхгүй юм байна. Тэгээ дээрэс нь тэнд ч хүмүүсийн амьд харилцаа байна. Хүмүүс хоорондын тэр сайхан сэтгэл тийм ээ биеиндээ харилцан тусалдаг зүйл чинь байна штэ. Иннээс яагаад бид нар татгалзах ёстой гэд энэ нөгөө одоо соёлын бит бус өвийгөө бид нар хайрлан хамгаалъя. Энийгээ цааш нь уламжлуулан явъя. Тэгэхгүй бол бид нар хит их мөнгөн дээр суурилсан хувьч үзэл санаа руу хэтэрхийх орчлоо. Тэгээ энийгээ дандаа шинжлэх ухааны технологиор дандаа тайлбарлаж байна. Энэ маань буруу болчиход байна гэд яриад байгаа юм л да. Бидний уламжлалт энэ аж ахуй хийгээд бидний уламжлалт энэ иргэншсэн энэ амьдрал бол одоо бидний ирээдүйтэй магадгүй одоо жишээ нь ингээд барууны гэж хүмүүс их ярих болсон бол барууны хүсэж байгаа тэр ирээдүй зөвхөн миний бодлоор бол манад ингээд байж их жишээнэж байдаг юм уу. Нэг тийм мэдрэмжил одоо надад таны ярианаас төрж байна. Нэвтрүүлгийг үзэж байгаа, манай телевизийг үзэж байгаа одоо нийт одоо ингээд хүмүүст те ер нь бидний нүүдлийн соёл иргэншлийн Монгол гэдэг энэ уламжлалт аж ахуйгаа ер нь хайрлах ёстой вэ гэдэг талаар та нэг уриалаад хэлээ. Тэр олон мянган жил амьдраад тэгээ хөвшөөд явчихсан энэ зүйл маань бидний мөн чанар юм аа. Бидний генд нь суучихсан юм байна. Бидний монгол хүний өрмөц тэр нэг уужуу тайвуу юмд тулхтай ханддаг тий. За нэгдэн нийлэх үедээ бид чинь нийлээж чаддаг. Тухайн одоо зорилго маань биелжүүл бид нөр өөрсдөө буцаад л нөгөө нүүдлийнхээ соёлынхоо дагуу аж төрөөд явждаг нэг юм өрмөц соёл байна. Үүнийг л хайрлан хамгаалж хүүхдүүдэд өвлүүлэх ёстой. Бидний хамгийн гол одоо үүрэг гэх юм бол ялангуяа одоо 50-60-аас дээш насалж байгаа хүмүүс маань ач гучдаа мэдлэгээ дамжуулах хэрэгтэй. Аав ээж нь бас өөрсдийнхөө мэдлэгээ хүүхдүүдэд дамжуулах хэрэгтэй. Тэхийн тулд нэг зундаа бид нар чинь нэг туслан гараад л явждаг хөдөө явдаг. Энэ уламжлаа битгий тастаарай л гэж хэлэх байна да. Та бүхний судалгааны ажлын одоо үйл явцыг үр дүнг одоо олон нийтэд хуваалцсан л да манай телевизийн бас нэг хэрхэм зорилго байдгаа. Тэгээ таны судалгааны ажилд амжилтыг хүсье. Баярлалаа. За хэрхэн үзэгчтэй манай Монгол Өв соёл хөтөлбөр үзэгч та бүхэнд үргэлжлэн хөрч байна. Тэгэхээр Монгол соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлж. За ялангуяа одоо ингээд 10 жилийн сургуулийн хүүхдүүдийн одоо хичээлийн хөтөлбөрт одоо энэ соёлоо нүүдлийн иргэншлээ. За тэгээд дуу хоороо уламжлуулж явж байгаа Эрдмийн гүр элит сургуулийн хамт олныг бид хүн Монгол Өв соёл хөтөлбөртөө онцолж байгаамаа. Эртний түүх богд дүнжин гарав хатан тулынхаа хормойд өрхөө татаж үүдээ нээсэн Эрдмийн гүр элит сургууль өвөг дээдсийн ариун суртал зан заншил соёл уламжлалыг хүүхэд багжуулалтаа өвлүүлж шинэ цагийн Монгол хүний үнэт зүйлийг төлөвшүүлэх зорилготой. Анх үед энэ сургуулийг бид нар байгуулахдаа би нэг сонио харж байсан баг. Сонин дээр одоо Парисын нэг жижиг хотод одоо гадаад хүмүүс монгол гэр ашиглаад баг сургууль байгуулсан гэж харж байсан. Тэгээ одоо бид нар ч монгол хүмүүс ээж ер нь яг монголчууд яг монгол гэрт хичээлж байгаа сургууль ерөөсөй байхгүй байгаад байсан. Гадаад хүмүүс одоо манай монгол гэрээр ийм гоё юм ийгээд тахт бид нар ягаад хийж болохгүй гээд ингээл ерөөсөй энэ рүү санцуу шамдал орсон юм. Сургуулийн маань үнэт зүйл бол ер нь одоо монгол хүн байх, монгол хүнээрээ бахархах. За тэгээд монгол хүний үнэт зүйл бол эх орон юм аа гэдгийг сургуулаараа дамжуулж одоо бид чинь улс орныхоо иргэдийг бэлдэж байгаа. Тэгэхээр тэдэндээ энийг одоо ойлгуулж үлдээх ийм зорилготой. Улс орон болгон бол өөр юм гэсэн одоо үндэсний бэлддэг сургуулиуд байдаг. Одоо жишээ нь Хятад улсад тэгэхэд Уй цай гэдэг сургууль байдаг. За Англид бол одоо Eton гэдэг коллеж байдаг. Яг л тэр бол англи хүнийг англи язгууртан, англи улс төрч, англи ерхий сайдуудыг бэлддэг сургуультай. Тэгэхээр Монголд бол бас нэг иймэрхүү орон зай дутагдаад байгаа мó гэж бид бол харсан. Тэгээ бидний одоо сургууль маань гол зорж байгаа зүйл нь яг Монгол
ах угаа мэддэг Монгол хүн л бэлтгэх гэдэг зорилготой юм л да. Тэгэхээр бид нар яагаад Монгол сургууль гэж хүмүүс одоо ярихгүй байна. Ялгарлаа хүчтэй болгоё гэдэг санаагаа одоо энэ Монгол гэрт хичээллээ гэдэг байдлаар шийдсэн л дээ. Бидний одоо энэ түүх соёл гэдэг бол Монгол гэртэй бол салшгүй холбоотой. Монгол гэр байхгүй одоо Монгол хүнд төсөөлөх арга байхгүй. 1-5 дугаар анги буюу бага ангитай хүүхдүүд нь бол Монгол гэрт хичээлнэ. Тэгээ яг энэ өөрөөсөө яг Монгол хүн болоход энэ Монгол гэр гэдэг бол маш нөлөөтэй юм л да. Тэгээ яг энэ Монгол ухаан, Монгол юу өв соёл гэдэг юм энэ Монгол гэрт бид нэр сургаж хүүхдүүдэд ингэж өвлүүлээд тэгээ авах юм бол хүүхд маань одоо энэ хизээж энийг наснуур шиг мартахгүй би одоо хаашаач явсан те эргээд би Монгол их оронтой шүү гэдэг юм л одоо мэдээллийг хүүхдэд одоо суулгаж өгөх байдлаар зөө явж байгаа юм л да. Хүүхдэд өгөх 3 эрдэм үзэл баримтлалдаа амьдрах ухааныг Монголын түүх, соёл, уламжлалт мэдлэг арга ухаанаар шинжлэх ухааныг шинжлэх ухааны түүхээр дэлхийн хаанч үнэлэгдэх мэдлэг ур чадварыг дэлхийн түүх, хэл соёлоор дамжуулан сурган чиглүүлэн хэмээн үндэсний суурь сэтгэлгээ уламжлалаа үндэс суурь болгожээ. Сургууль маань болохоор ийм алаг мэлхий хэлбэртэй гэр ингээд бас сургуулаа байгуулсан. Нэг талаараа бид нар энэ хэл соёл гэдэг хийсвэр зүйлийг биежүүлж байгаа. Манай сургуулийн бодлогын баримт бичиг маань болохоор 1-ээс 12 дугаар ангийнхандаа зориулсан ийм одоо өв соёлын хөтөлбөр гэж хөтөлбөртэй. Яг тэр бага насныхан тэр дурсамжинд нь би Монгол гэрт хичээлж исэн гэдэг дурсамжийг л үлдээх. Ийм л энгийн зорилготой. Ер нь ахлах ангийнхандаа бид Монгол гэрийг барих одоо технологиг бүр ингээд ордог. Тэгээ дунд ахлахын маань ингээ хамтраад тэгээд гэрээ бариад сурдаг байгаа. Хамт ингээд хийхээр хүүхдүүд их дуртай. Одоо ерөөсөө нөгөө гэр барьж үзээгүй хүүхдүүд чинь бол ингээд хийгээд ирэхээр их сонирхолтой. Яг нэг илүүлээ тоглоом шиг юм байна. Одоо хүүхдүүд нэг лего тоглоом тоглолт шүү дээ. Легогоор ингээд гоё юм хийгээд идэг. Тэгэхээр Монгол гэр чинь бас ер нь лего тоглоомтой адилхан юм биш шүү гэж хүүхд болгонтэй бас янз бүрийн сэтгэлтэй байдаг л да. Тэр нь бол их сайхан байдаг. Монгол уламжлалд хүүхдийг үгээр бус үлгэрлэн сургана хэмээн өгүүлдэг. Өрөөдийн хэл бол багж юм. Өөрийн хэл бол амь юм. Төрлөх, хэл, соёл, түгээмэл, зан дадлаа мэдж эзэмших үндэсний үзэл, үндэсний сэтгэлгээ суух суурь юм аа. Сургалтын хөтөлбөртөө бид болохоор манай сургуулийн сурагчид бол тэр морин хуураа заавал одоо тий тоглож сурах зорилготой сургалтын хөтөлбөртэй. Тэгээ манай сургуулийн 5-аас 8 дугаар анги хүртэл явал морин хуурын хичээл маань заавал хичээл гэж явж байгаа. Бид нар нэг зүйлээр их бахархдаг. Тэр нь авдар гэдэг үгийг аварч үлдээж байгаа гэдгээр их бахархдаг. Яаж аварч үлдээж байгаа вэ гэхээр одоо сурагчдынхаа хичээлийн хэрэгслээ хийдэг савыг нь одоо нэг өсөндөө шүүгээ шургуулга байдаг бол тэрийг бид нар авдар шиг ийм байдлаар шийдээд тэгээд тэндээ хүүхдүүд маань авдартаа ингээд хичээлийн хэрэгсэл ном дэвтрээ үлдээгээд явдаг. Тэгээд авдар гэдэг үгийг сургууль дээр бид нар идэвхтэй хэрэгэлдэг гэсэн үг. Одоо авдартаа дэвтэр намаа үлдээснөө чиний авдар энэ байна гэд ингээ ярьдаг. Шинжлэх ухааны академийн эрдэмтэд судлаачид бол манай энэ үйл ажиллагааг маш одоо сайхан дэмжиж хүлээж аваад ингээд одоо бид нар Монгол Улсын шинжлэх ухааны академийн бас төвшид сургууль гэж явж байгаа. За яг ер нь бол ингээд айлч улс орн үндэстэн бол өөрийг сонсохтой байдаг л та. Одоо Америк хүнгэд нэг тиймэрхүү байдаг ч юм уу те Япон хүнгэд ийм байдаг гэд. Тэгэхээр яг бид нар одоо Монгол хүн ер нь яг ямар авах хэрэгтэй юм бэ гэдэг л хамгийн чухал байгаа юм л да. Тэгэхээр Монгол хүн бол ерөөсөө яг түүх түүхээ мэддэг, өв соёлоо маш сайн мэддэг. Тэгээ гадаад яваад тэр гадаадын юм сурсан ч гэсэн заавал эргээд босч ороод их орондоо хөрөнгө оруулъя, их орноо хөгжүүлэе гэсэн ийм сэтгэлгээтэй хүн бэлтгэнд одоо хамгийн чухал байгаа даа. Эрдэм мэдлэгтэй их дэлхийг хайрлаж хамгаалдаг, арга ухааныг бэлэг ухаантай хослуулан эзэмшсэн эрдэнэт хүнийг бүтээх нь тэдний
туйлын хүсэл мөн зориг ажээ. Монгол Үс соёл хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. За манай дараагийн зочин студид ирсэн байна. Монгол үндэстний энэ соёлын өв, нүүдлийн соёл иргэншил гэж юу вэ гэдэг талаар танаас асуугаад нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Соёлын өвийн одоо гол үндэс бол соёлын бие тус өв. Ерөөсөө. Тэгэхээр хөшөө дурсгал яагаад соёлын өвгээд ингээд байснаа сүүлийн одоо ЮНЕСКО энэ соёлын бие тус өв дээр анхаарч 2003 онд ЮНЕСКОгийн соёлын бие тус хамгаалах өвийг хамгаалах конвенц гаргалаа шүү дээ. Тэгэхээр тэр соёлын бие төв хөшөө дурсгал гээл байна бичиг ном одоо тэгэл бүх баримт төв бол юу байдгүй гэхээр соёлын бие тус өвийн тусгал түүний одоо илэрхийлэгдэж үлдсэн баримтууд л байгаа байхгүй юу? Тэгэхээр хүнүүгийн үеийн одоо оршуулгын том дурсгал байна. Хүнүүгийн том хот байна. Тийм үү? Одоо Беликаны хөшөө дурсгал түргийн үеийн гэж ярьж байна. Тийм үү? Тэгэхээр тэр дурсгалууд юуг илэрхийлж байна уу гэхдээ зэрэг тэр үед амьдарч байсан хүмүүсийн одоо үндэстэн гэдэг юм уу, угсаатны бүдгийн ч юм уу, тийм ээ? Тэр хүмүүсийн сэтгэлгээ, үйл бүтээл, үйл ажиллагааны тогтон хэвсэн үеэс үед дамжиж ирсэн арга хэлбэр, арга мэдлэгийг л тэр хөшөөнд агуулад бүтээгээд үлдээсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр соёлын өвийн чинь үндэс суурь нь юу юм? Соёлын бие тусав байхгүй юу. Тэгэхээр бидний өвөг дээдсийн одоо уламжлуулж бүтээсэн энэ соёл уламжлал энэ өвүүд бол одоо бидний өдөр тутмын амьдралыг зохицуулагч биднийг энэрэнгүй ёс суртахуунтай байлгах тэр үндсэн үндэслэл одоо соёлын өв гэж одоо ойлгож байна. Өнөөдрийн Монгол нутаг дээр амьдарч байгаа монголчууд бид одоо Чингис хааныхаа гал голомтыг сахин амьдарч байгаа гэж нэг талаасаа бахархаж байна. А нөгөө талаасаа бид нар ч одоо энэ хүндрэлтний ер нь соёл түүхийн өлгийн нутаг дээр одоо амьдарч байгаа хүмүүс учраас бид нар одоо их хариуцлагатай энэ нүүдлийн соёл иргэншлээ, соёл түүхээ их мэддэг байх. Тийм шаардлага бол одоо монгол хүмүүст ер нь байх ёстой юм байна, тулгарч байгаа юм байна. Дэлхийн өвд бол 6 шалгуур байдгийг. Зүгээр юм бүрдчихгүй шүү дээ. 6 том шалгуураар юу гэж дэлхийн өвд бүрддэг юм бэ гэхээр дэлхийн дахны универсал гэж байгаа. Хосгүй гарамгай гэж байгаа. Outstanding англиараа. Одоо юутай зүйрлэшгүй гэсэн үг. Дэлхийн түүхийг бичлцэхэд өөрийн одоо бусдтай зүйрлэшгүй өөрийнхөө хувь нэмрийг оруулсан байх хэрэгтэй байна шүү дээ. Дэлхийн түүхийн гэрч нотолгоо болсон байна. Тэр нь бол дэлхийн дахны үнцэн хосгүй байгаа. Тэгээ бусдтай ижилгүй гэж байгаа. Тэр нь бус өөр газар байхгүй байх нь шүү дээ. Тэр чинь тийм ээ. Тэгээ дахин давтагдчихгүй одоо жишээлбэл орхины хөндийн хар хорвон хот гэхэд өөр дэлхийд байхгүй байхгүй юу? Дэлхийн дахны одоо том эзэнт гүрэн Монголын эзэнт гүрний нийслэл өөр хаа байх вэ? Ганцхан хар хорн тийм учраас ганцаараа байхгүй юу? Богино хөшөө тэр 6 шалгуурын 2 шалгуурын одоо биелүүлж байгаа. Тэр 1-р шалгуур бол юу гэхээр хүн төрлөختний аюуяас шатварын илэрхийлэл болсон урлагийн дээж байна гэж. Тийм шалгуур. Урлагийн дээж байх нь шүү дээ. А тэр шалгуураар бол дэлхийн өвд ерөөсөн хэдхэн юм бүрдэгдсэн байгаа. Тоол бол 20 гаруй байгаа байх. За тэр дотор бол одоо хамгийн 1-р бол одоо энтхийн Тажмахал хүн бүхний мэддгээс би ярих гэж тийм ээ. Версалийн ордон Францын их цагаан хэрэм Хятадын Оросын Кремлийн одоо том ордон тийм үү? Энэ Европын том христийн том гайхамшигтай сүмүүд байдаг. Тэр манай буган хөшөө бүр хүрлийн үеийн тэр нүүдэлчтэй бол дэлхийн хосгүй урлагийн бүтээлүүдтэй энэ зэрэгцэж байна гэж дэлхийн үеийн хороо үнэлж 1-р шалгуурыг одоо
одоо хангаж байна. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл манай вогон хөшөө бол одоо тэр тажмахаалын зэрэгтэй дэлхийд яригдаж эхэлж байна л гэсэн ийм л үг байна. За нүүдлийн соёлыг бол ягаад одоо бүр хүндэтгэж эхэлж вэ гэхдээ зэрэг эртнээс нааш нөгөө жинхэнэ байгальтайгаа өдөр бүхэн харьцаж сэтгэлгээ ертөнцийг үзэх үзэл нөгөө ёс заншил зан үйл баяр ёслол бүх юмн дотор нь нөгөө соёлын бие тус өвийнх нь агуулга дотор дандаа байгалаа хайрлах амьд амьтан хайрлах тийм үү хүн хүнээ хайрлах ийм одоо ёс суртахууны агуу том хуримтлагдсан өв сан одоо дотор нь байгаа байхгүй. Тэгэхээр тэр юм чинь өнөөдөр үн цэн нь өсөж байгаа байхгүй. Тийм учраас ЮНЕСКО энэ нүүдэлчин ард түмний соёлын өвийг дэлхийн өвөд бүртгэж энэ ертөнцийн одоо уур амьсгал, энэ нийгмийн уур амьсгал, нийгмийн сэтгэл зүй, ёс суртахууны энэ юмыг ариун тунгалаг тийм үү ариусгсан байхад энэ нүүдлийн соёлын одоо тэр өв уламжлууд асар их үнэтэй юм аа гэж ингэж бүртгэж эхэлсэн. Монгол улсаас бол ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өв болон дэлхийн яаралтай хамгаалах соёлын өвд бол одоо олон өвүүд бүртгэгдсэн. Тэгээ нийтлэгээрээ энэ бүхэн бол одоо маш олон шалгууруудыг одоо хангаж байж бүртгэгддгийм байна. За тэгээ бид бүхэн энэ соёлын өвөө бас таньж мэдэж хайрлаж хамгаалах нь Монгол хүн болсны бас нэг эрхэм үүрэг бол одоо өөрөө энэ болоод ирж байгаа юм байна. ЮНЕСКО хүн төрөлхтөн бол энэ Монголын нүүдлийн соёлын энэ гайхамшигт өвүүдийг бүртгэн авч бусад ард олон усад ард түмэнд түгээхэн зүйтэйгээд бүр тэгж уриалаад байгаа байхгүй юу? Тэ. Үзэгч бид бүхэнд одоо бас энэ Монгол үндэстний энэ соёлын өв гэдэг бол одоо нийтлэг утгаараа одоо энэ хүн төрөлхтний соёлын өв юм бас анхдагч үндэс юм байна. Түүгээрээ одоо бидний биет болоод биет бус тэгээ байгалийн энэ өвүүдийг бол одоо ЮНЕСКО одоо бүртгэсэн юм байна. Монголын судлаачид л одоо ингээд 2000 оноос эхлээд одоо энэ соёлын өвдөө бүртгүүлээд одоо 25-6 жил болоод ингээд энэ маань бол одоо эерэг утгаараа одоо монголчууд бидний одоо сэтгэлгээ, уламжлалыг одоо ингэж өвлүүлэхэд их чухал үүрэгтэй байдаг юм байна. За ингээд танд их баярлалаа. Таны судалгааны ажилд амжилт хүсье. Та бүхэнд амжилт хүсье.